За сайн байцгаана. Энэ удаагийн бичлэг бол арай ондоо. Яагаад тэгэхээр өмнө нэг ч хийгдэж байгаагүй хятад пүүзний нэг болох Anta брендing Kai 3. За Anta 3 Kai 3-ын одоо энэ өнгө нь Sneaker Politics гэдэг одоо пүүзний дэлгүүртээ одоо Kyrie хамтарч хийсэн энэ өнгө байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр Kyrie Irving өөрөө Dallas Mavericks буюу Техас мужийн баг тоглодог. Энэ дэлгүүр нь ихэнх нь одоо Техаст байд юм байлээ. Тийм болохоор одоо ингэж хоорондоо холбогдож ийм өнгө хийжээ. За энэ дээр одоо яг Sneaker Politics-ийн ганц лого байгаа нь энэ уловчин дээр л тэр пиг үсгэн байлаа. Хайрцаг гэх юм бол бас жоох юм сүртэй нэг ингэсэн жоохон limited edition хайрцаг энэ Politics гэдэг лого нь байна. Энэ дээр бас логогийн тавьсан байна. За тэгээ энэ пүүзний бусдаас илүү яагаад $20 илүү гарч байгаа нь одоо нэг ийм ууттай. За пүүзний ийм ууттай иржээ. Миний хувьд яг надад бол нэг пүүзний хайрцаг марцаг одоо инээ тэрэ янз янз юм бол нэг шаардлагагүй санагддаг. Гэхдээ яг $20-30 илүү төлсөн байна. Айтайхан материалтай сайхан пүүзний ууттай болчлоо л гэж бодож байна. За энэ пүүзний маань cushion буюу зөөлөвчийн технологи нь юу гэсэн бэ гэхээр full foam nitrogen technology гинэ. За nitrogen гэдэг нь одоо монголоор азот. Энэ ямар учиртай гэхээр азотын хий шахсан одоо юм бамбалзуур. За яагаад тэр нь ямар учиртай байдаг вэ гэхээр жирийн хий шахснаас одоо хөнгөн илүү зөөлхөн илүү буцаах энерги буцаах чадвар сайтай тийм одоо зөөлөвч бамбалзуур гэсэн үг. Тиймэр хийжээ. Хөлөнд ямар мэддэхгүй гэхээр за эхний удаа өмсөхөд бол үнэхээр намайг бол гайхшруулаагүй. Надад таалагдаагүй гэхэд бас хэцүү, таалагдж ийн гэхэд бас хэцүү. Тийм сонин мэдрэмж авсан. Ягаад гэхээр юм хатуу юм шиг өсгийн юм өндөр тэгснэ юм үлмийн нэлээд газар доошоо тийг санагдсан. Тэгээ үлмий дээрээ нэлээд бамбалзах мэдрэмж маш бага байсан. Тэгээд би жоох айсан л да. Одоо надад бол зөөлөвч нэлээд хэрэгтэй. Тэгэхэд энэ баг мэдрэхдэггүй байна. Тэгээ гадаа нэг нэлээд хэд тоглоод тэгээ 2 дахь 3 дахь өмсөлтөөс пүүзний маань зөөлөрж эхэлсэн. Өмсөх тусам зөөлөрд юм байна. Үлмийн дээр зөөлөрдөг. Гэхдээ би зөөлөвчин дуртай учраас миний хувьд бол өшөө зөөлөвч байл гоё байсан. Гэхдээ одоо үеийн залуучуудын одоо хурдан тоглолттой, хөнгөн биетэй, тесрэлттэй хүмүүст бол энэ пүүзний зөөлөвч бол яг гоё болно. Яг гоё таарсан. Ягаад тэгэхээр доошоо одоо шалаа мэдрэх мэдрэмж бол маш сайн. Бүр бамбалзаад бол байхгүй. Гэхдээ ингээд тас гээд хөл газар цохор одоо тийм хатуу биш. Өсхийн дээрээ бол өглөмийгээ бол хамаагүй зузаан байлээ. Тэнд надад бол тэр нэг таалагдсан. Ягаад тэгэхээр над өсхийн дээр зүүмгүй ч юм уу нэмхэн өсгийтэй пүүз өмсөхөр би өөрөө миний тоглолтын стил болохоор юм өсгий дээр ингэж хатуу зогсдог юм шиг байгаа. Тэгээд төсгээд одоо cushion-гүй пүүз яхаар ингээд амар дөргөлт ирдэг. Энэ дээр бол дөргөлт ирэхгүй байлээ. Тэгэхээр тэр нь бол надад их таалагдсан. Миний хувьд үлмий дээр өшөө жоохон зөөлөвч нэмсэн бол зүгээр санагдсан. За энэ Kai 3-ын одоо зууралтын хувьд бол би бол нэг 8 оноо өгөх юм уу да. Энийг гадаач тоглолоо, доторч тоглолоо. За дотор тоглоход бол энэ хөөхөн юу яад юм бэ? Жижигхэн тоосон цэрэг бол өөртөө бас хөөхөн шингээгээд идэг. За тэгэхээр ер нь бол алгаар бол нэлээд хэд арчуулж байна. Арчсан багт бол маш сайн зурж байна. Гадаа бол ямар ч пүүз 100. Гэхдээ энэ бичлэгэн дээр харуул амар алтэрсэн байгаа шүү. Тэр жоох өсгийг өрөөд арцсан юм шиг байлаа. За тэрнээс гадна пүүзний одоо зууралтын одоо ирзээ нь бол бас нэлээд зөөлхөн дүр ирзээ хийгдсэн байна. За гадаа 2-3 тоглосон гэхэд ер нь бол Nike-гийн доодох ирзэн шиг зөөлхөн зарим ихэнх газраараа бас ер нь
жоохон интрээд унж байгаа харагдаж байна. За өнгийн хувьд бол gum bottom гэж ярьдаг. Гой өнгөтэй. Надад бол хамгийн таалагддаг пүүзний уулны өнгө. Загвар нь ямар юм гэхээр одоо зүгээр юу юм шиг байгаа. Storytelling буюу одоо энэ хүний түүхийг агуулсан тийм загвартаа урдаа бол асар том Kyrie-гийн лого байна. Тэгээд нэг мод зодж байгаа юм уу, модны мөчр ч юм уу те. Хоорондох зай нь бол бас хөөрхөн хэмжээтэй, дэндүү том биш, дэндүү нарийнхан биш. За өмнөх Kyrie-гийн пүүзнүүд Nike-та хийдэг байсан пүүзнүүд бол ихэнх нь энэ урдуураа бас ингэж пүүзний зууралт гэж гарч ирдэг байсан. Яг тэр шигэ энэ 3 дахь модель дээр бас гаргаж өгсөн байна. Яг Kyrie өөрөө маш их ингэж тоглодог гэх юм уу? Хоёр тийшээгээ тэгэхэд хөлөөж хэрхэд ч юм уу одоо энэ пүүзний энэ дээр бас нэг зууралтууд хэрэгтэй байдаг гэдгийг Антагийнхан бас мэдээд ингэж хийж өгсөн байна. За пүүзний маань дээд материал бол тийм гараар ойсон тийм мэдрэмж өгөхөөр тэгж хийгдсэн. За урдуураа бол хөөрхөн цэцэг нэгтсэн ч байх шиг энэ урдуураа энэ урд зэхээр бас нэг хөөрхөн үүл харагдж байна. Яг ч энэ үүлийг харахаар Монголын нэг дээр үеийн зургийн стил шиг гоё харагдаад байгаа. За хажуу талаараа бол Антагийн логог бас юм нэхмэл байдлаар хийсэн байна. Ерөнхийдөө бол пүүзний амьсгалах байдал бол маш сайн, урдуураа хажуугаараа амьсгалах чадвар бол маш сайн. Энэ ойдлон нэхмэл материалынхаа хажуугаар бол TPU гэдэг одоо материал. TPU нь одоо хагас хунцар, хагас резининг тийм материал. Одоо ихэнхдээ утасны одоо артлын кейс хийдэг материал байгаа. За тэр материалаар одоо хажуу энэ илүү урагддаг хэсгээр давхар барьж ойж өгсөн нь одоо энэ пүүзний одоо эдлэгээний хугацааг уртсах зорилтоор тэгж хийсэн байна. За энэ пүүз маань доороо номны хамгаалалт нь жинхэнэ carbon fiber хийсэн байгаа. Shank support гэж ярьдаг. За тэр нь бол нэг ийм хэмжээний байх шиг байгаа. За энэ ямар учиртай вэ? Хүний хөлчөө өөрөө нумрах хэсэг үү? Хүний хөлч урд зөвхөн хуруу хэсгээрээ хөдөлж явах хэрэгтэй. За тэрийг хамгаалахын тулд энэ гол хэсгийг хатуу болгодог. За тэр хатуу болгох ажлаа хэр сайн хийж ийм гэхээр маш сайн хийж байна. Хардаа ингээд дарахад голоороо нумрахгүй зөвхөн урд зэхрээ нумарч ийн гэсэн үг. За энэ пүүз бүр маркетинг дээрээ бүр өөрсдөө энэ артлынхаа энэ шагааны буюу энэ Achilles-ийн хэсэг дээр энэ давхар зөөлөвж хийж өгсөн гэдгээ маш тодор битсэн байлээ. Тэрийгэл их гоё яах гэсэн байлгүй. Миний хувьд бол гоё хувьд бол гоё, зөөлхний хувьд бол зөөлхөн. Гэхдээ бас арай их юм болов уу гэж бодсон. Яг хойд зэхэр нэх олон ийм зөөлөвчтэй мөртлөөсөө хөл урд оронгууд урд зэхэр одоо тийм зөөлөвч байхгүй. Энэ нэмхэн нэхмэл материал нь шууд хөлтөө байдаг. Тэгэхээр юм хойноосоо зөөлхөн тэгснэ урдаа ийм зөөлөвчгүй болохоор юм баланс алдагдсан юм шиг жоохон мэдрэгдсэн. Тэгэхээр одоо юу гэмдэ гой мөртлөөсөө шаардлагагүй гэх юм уу да. Тийм мэдэгдсэн шүү. За пүүзний өмсгөл их сонио энэ чинь. Өөрийнхөө арзмаар 42 хагасыг авсан. За энэ юу н адилхан юм байлаа. Nike арзмаартай US 9 гэхээр UK 8 тэгээ еврогоор 42 хагас болж байгаа байхгүй юу? Яг тэрийг авахад хөлний урд зэхэр бол нэлээд зайтай пүүз. Тэгэхээр одоо өргөн хөлтөө хүний хөл урдуураа өргөн хөлтөө хүн бол маш сайн тохирохоор одоо хөлний хуруунаас дээшээ зай бол дээшээ бас зайтай хөл одоо баг ингэж хөдлөхөөр ихэнх хүмүүс ч одоо пүүз нь хамран доош нь дараад хөлнийх нь хурууны дээрээс нь дарж байгаа одоо хумсыг унгаагаад байдаг. Энэ бол унгаахгүй тийм зайтай хийсэн байна. Урагшаага бас үл ялэг жоохон урт санагдсан миний хувьд. Тэгвэл би хагас арзмаар доош аавал барьчих байх гэж айж байна. Тэгэхээр миний зөвлөх бол яг арзмаараа аав. Тэгвэл урдаа бас жоохон зайтай байх шүү гэж хэлээ.
Хэрэг гоё детальтай пүүз үү гэхээр энэ пүүз бол битүү детальтай пүүз. Detail гэдэг нь ямар учиртай вэ гэхээр жижиг сажиг те чимэгнүүд энэ тэнд юу байна. Гоё содон зөндөө юм та. Хилнээс нь ахуулаад эхлэе л та. Хилэн дээрээ бол ийм арьсан материалын дээр ойдлон презентэн материалаар Kyrie-гийн логог одоо хэрсэн байна. Гараар хэрсэн юм шиг урд нь цэцэг байна, үүл байна, салхи ч юм уу юм байна. За ард хэсгээр бол ахаад Kyrie-гийн гоё энэ логог гялгарын материалаар хийсэн байна. Бас энэ хатуу хунцар материалыг энэ их биетэйгээ ойсон энэ ойдлыг бас ингэж гоё чамин гаргаж өгсөн байна. Одоо хоёр од байгаа юм уу хаашаа. За пүүзний улсны одоо зураг бол тэгээд одоо мод юм уу одоо family tree чимшиг, ус чимшиг энэ хажуугаараа бас гал ус явж байгаа шиг те хальт харуул бас Jordan 5-ын нэг юм байна. Энэ дотохын хаал бас юм гүвэтэй байна. Урдлын энэ хэсгийг харах юм бол Kyrie-гийн гарын үсэг байж байна. Carbon fiber shank supporter бас Kyrie-гийн юу гарын үсэг байж байна. За тэгээд тиймэрхүү detail өндөртэй пүүз байна. За ерөнхий миний мэдэрсэн мэдрэмж. За энэ пүүзийг би сагс тоглохтой өмслөө, гадуур алхахтаа өмслөө, бас дотор gym fitness хийхдээ бас өмслөө. Өдөр тутамд өмсөхөд тийм айгүй тийм эвтэйхэн тийм пүүз санагдсан. Сагс тоглоход ямар байсан бэ гэхээр яг эхний 1-2 удаа бол жоохон хатуудуу санагдчихсан боловч өмсөх тутам энэ пүүз маань зөөлрсөн байгаа. За зөөлөчүүд бол миний хувьд бол дундаж залуучууд тэсрэлтэй тоглогчд бол яг болно. Хэрвээ би байсан бол үлний дээр арай илүү зөөлөвч хийхээр байлаа. Өмсгөлийн хувьд бол яг сайхан хөлөнд таарч байгаа боловч урд хэсгээрээ жоохон зайтай дөө. Би хувьдаа бол арай жоохон бариу байлгахыг хүсдэг. Энэ гэхдээ урдуура жоохон зайтай байлгахыг хумсан унаад байдаг хүмүүст бол энэ пүүз бол яг тохирно гэсэн үг. Бас нэг юм тайлбарлахад хойноосоо харахад энэ өсгий жоохон дотгошоогоо буюу бас жоохон бөмбөрдөө байгаа. За энэ бас миний хувьд бол жоохон эвгүй санагдсан. Үзгийг гიშгэд так гэд гоё ингээд хоёр тийш хөдөлгөөнгүй баймаар байна шүү дээ. Энэ тэгэхээр жоохон хөдөлгөөнтэй, жоохон юм гэсэн хөдөлгөөнтэй болохоор бас шагаа жоохон эвгүй болох болов гэж гэсэн жоохон имээсэн байдалтай бол жоохон өмссөн. Шагаагаа хурдан гიშгдэг хүн бол ер нь энэ пүүз жоохон дэми болов. Би дотор нэг 2 цаг гаруй өмс тоглоход бол шагаа жоохон өвдсөн байсан. 2 цагийн дараа миний жоохон өвдөг жоохон өвдсөн. Тэгэхээр одоо миний хувьд бол энэ пүүзний зөөлөвч бол арай нэмэгдээд байна л гэсэн үг л дээ. Эсвэл би дэндүү бүдүүн байна. Эсвэл энэний зөөлөвч нь дэндүү бага байна. Миний хувьд. Аль нэг нь. За бичлэг үзсэн та бүхэн маш их баярлалаа. За манай бичлэг үзэж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь subscribe дараагүй хүмүүс байд юм байлээ. Subscribe-а дарчаараа. Эргээд над хэрэгтэй баха. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.